Steakhouse-ын шинэхэн бүтээгдэхүүн Infinix брендийг сонгох шалтгаануудыг хэдүүлээ хамтдаа сонирхож үзцгээе. Яг миний харагдаж байгаа Infinix брендийн Hot 50 Pro хэмээх гар утсыг хэдүүлээ давуу талуудын нэг хальт дурдангаа хайрцаг төтмөг байгааг хамтдаа харцгаая. Хамгийн түрүүнд сонгох шалтгаан бол Infinix брэнд нь тоглоомонд зориулагдсан хүчирхэг дэлгэц хүчирхэг процессорыг суулгаж өгснөөрөө маш том давуу талтай байгаа. За дэлгэцний хувьд гэх юм бол TUV SUD гэдэг одоо гэрчилгээтэй хүнийг цэнхэр гэрлээс одоо нүдийг хамгаалах тийм стандартаар баталгаажсан. За хоёр дахь сонгох шалтгаан бол Infinix брэнд нь маш загварлаг дизайныг өөр дээрээ суулгаж өгсөн 7.4 мм-ийн нэмгэн. За Hot 50 бол маш нэмгэн хайрцаг дотроо юу вэ? SIM гаргадаг юм байна, user manual байна. Мөн өнгөгүй силикон кейс байна. За утастай чихвч Type-C USB. За мөн 33 ваттын адаптер. За тэгэхээр ерөөсөө хайрцаг дотроо бол танд хэрэгтэй бүх юмыг багтааж өгсөн байна. Кейс хүртэл биш. Гурав дахь сонгох шалтгаан гэх юм бол энэ splash усны хамгаалалттай. Тэгэхээр нэг жижиг сажиг уснууд дээрээс нь асгарах, бороо орох гэх мэтчлэн тиймэрхүү юмнуудад бол ямар ч асуудалгүй байх нэ. За дараагийн сонгох шалтгаан бол Infinix Hot 50 Pro загварын гар утас нь 256 ГБ-ийн багтаамж болон 16 ГБ-ийн шуурхай санахыг суулгаж өгсөн байгаа. Тэгэхээр тоглоом тоглож дүрс зураг бичлэг хадгалахад бол ямар ч асуудал үүсэхгүй нэ л гэсэн үг. За сонгоход хамгийн чухал давуу тал бол мэдээж худалдаа авах нөхцөл байдаг. Тэгэхээр та Steakhouse-ын дэлгүүрүүдээс Infinix брендийн гар утаснуудаа бүгднгийн ямар ч урьдчилгаа төлбөр төлөх шаардлагагүйгээр хувааж төлөх нөхцөлтэй, сард нь өөр олон сараар төлөх нөхцөлтэй гэх мэтчлэн банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар та зээлээр гэртээ хөргүүлээд авах боломжтой байгаа. Мөн мэдээж засвар, сэлбэг, арын үйлчилгээнүүд 100% Steakhouse-аас гардаг байгаа шүү. За тэгэхээр та бүхнийг Steakhouse-тай илүү ойрхон байгаасаа гэж хүсэж байна. Infinix брендийн энэхүү гар утас нь Steakhouse дэлгүүрт ердөө 899 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Дараа нь Infinix брендийн мэдээллийг авахыг хүсэх юм бол яг одоо коммент хэсэгт Infinix гэж үлдээгээрэй.